Дараагийн мэдээ. Нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг Хаан банк болоод төр худалдаа хөгжил голомт банкнд жилийн 15% хүүтэйгээр байршуулахар боллоо. Ингэснээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрднийг гэж үзэж байгаа юм байна. Нийгмийн даатгалын сан гэдэг нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэн бүрийн төвлөрсөн мөнгө. За тухайн мөнгөний чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хөрөнгө оруулалт хийж өсөх ёстой байдаг байна. Ингээд 700 тэрбум төгрөгийг системийн нөлөө бүхий буюу томоохон гэгдэх 4 банкнд байршуулахар боллоо. Монголын үйлдвэрчний холбоо нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлж ажиллаж байгаа. Тэгэхээр хуулиараа даатгуулагчийг төлөөлсөн 3 гишүүн ажиллаж байгаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр системийн банкуд энэ нийгмийн даатгалын чөлөөт төлөвлөлтийг байршуулах ийм арга хэмжээг зохион байгуулах болсон. Тэгэхээр зөв системийн банкуд байршуулдаг нэг онцлог гэх юм уу чухал гэдэг юм уу зүйлтийн нэг нь бол яалтч байхгүй энэ банкнд итгэл. Энэ гэрээ байгуулагдсанаар хамгийн гол зорилго бол одоо даатгуулагч иргэдээс ажилтнуудаас төлж байгаа шимтгэлийн чөлөөт үлдэгдлийг бол хамгийн гол нь бас үн цэнтэй байлгах, за нийгмийн баталгааг хангахад бол одоо хамгийн гол арга хэмжээ болж ингэж үзэж байна. За хоёрдугаарт нь бол бидний өмнө гарсан бас алдаанууд бас байгаа. Энэ алдааг бас аль болох давтахгүй байхын үндсэн гол зорилго бас бид нар биелүүлж байна. Арилжааны банкудад байгуулагдаад байгаа энэ гэрээний үндсэн дээр ялангуяа бид нараас хяналт тавьж дүгнэлтээ гаргах ёстой. За өмнө нь тухайн сангийн мөнгийг арилжааны Чингис хаан Капитал банкнд байршуулсан ч даатгуулагчдын 200 гаруй тэрбум төгрөг эрсдэл орж тухайн банкуд давхарсан. Энэ алдааг давтахгүй хүрээнд томоохон банкудтай хамтран ажиллахаар болж байгаа нь энэ юм а. Нийгмийн даатгалын мөнгийг байршуулна гэдэг бол өргөн утгаараа бас нийгмийн асуудлыг шийдэхэд оруулж байгаа банкуудын хувь нэмэр. Тэр утгаараа хүү бол бас тийм боломжийн байгаа. Хоёрдугаарт эн чинь банкуудын хувьд бол бас үүрэг хариуцлага асуудал өөрөөр хэлбэл хариуцлагатай байж, үйл ажиллагаанд доктортой байж одоо энэ нийгмийн даатгалын нөгөө талаараа одоо нийтийн мөнгийг усгах хадгалах ажлыг хийн штеп. Нэгдүгээрт найдвартай байлгах, хоёрдугаарт бол бас нэлээд одоо бодлогын хүнд өссөнтэй холбоотойгоор бас нэлээд өндөр хэмжээгээр өндөр хүүгээр бол хадгалахаар болж байгаа. Гэхдээ энэ бол бидний бас нэг нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр улсын мөнгийг нийгмийн даатгалын мөнгийг найдвартай өндөр өгөөжтэй байлгах тал дээр нь бол анхаарч ажиллана. Хүний хувьд одоо 15 гэсэн хүү байгаа. 15 гэсэн хүүн дээр манай удирдах байгууллагууд ярилцаад энэ 15 хүн дээр бол боломжтой гэж үзээд шийдвэр гаргасан байна. Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулах өсөх хүрээнд 300 тэрбум төгрөгөөр засгийн газрын дотоод үнцээс авч сангийн хөрөнгийг 55 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.